Тэр имэйл бичээд алга болсон. Манай компанид орох хориотой өрөө байдаг. Энэ худлаач юм шиг сонсогдож магадгүй ч үнэхээр тийм газар бий. Манай компани 3 давхар байшинд байрладаг. 3 дугаар давхрын төгсгөлд хангамжийн өрөө бий. Тэр өрөөнд нэг хаалга байдаг юм. Ажилд орсныхон дараа би хэрэгсэл авах гэж явахдаа тэр хаалгыг анх харсан юм. Хамт явж байсан хүнээсээ хаалганы тухай асуухад тэр зүгээр л битгий тоо гэж хэлсэн. Хаалганы гадна талаас харахад тэр хаалганд цонх байдаг бөгөөд цаана нь өрөө байгааг харж болохоор байсан. Гэвч цонхны хөшгөн үргэлж хаалттай байдаг тул тотгош харах боломжгүй байлаа. Надад баг зэрэг хачин санагдсан ч зүгээр л агуулгын нэг хэсэг гэж бодсон. Одоогоос 1 сарын өмнө Кей гэж нэртэй шин залуу ажилд орсон юм. Түүний сургалт 4-р сард дууссан бөгөөд тэр албан ёсны шинэ ажилтан болсон байлаа. Шинээр ажилд орсон болохоор түүнд янз бүрийн ажлуудыг даалгадаг байв. Яг л миний өмнө нь хийдэг байсан шиг. Нэг өдөр шинээр ажилд орсон Кей надаас асууж ирлээ. "Аасан, би дөнгөж сая хангамжийн өрөөнд орсон чинь" гэхэд би юу ярих гээд байгааг нь шууд ойлгов. Би чи тэр хаалгыг хэлж байна уу гэхэд Кей "Тийм ээ. Тэр яг юун хаалга юм бэ? Түүний цаана бас нэг агуулах өрөө байгаа юм уу?" гэж асуулаа. Тэр яг л над шиг бодсон байв. Би үнэндээ би ч гэсэн мэдэхгүй. Би бас нэг хамтран ажиллагчаасаа асууж байсан. Тэд зүгээр л санаа зовох хэрэггүй л гэж хэлдэг. Гэхэд Кей тэр хаалга түгжээтэй юм шиг байна лээ. Тэгэхээр түлхүүрийг нь олчвол нэгдэж магадгүй тийм үү гэхэд би мэдэхгүй юм да. Би хэзээ ч оролдож үзээгүй. Хэрвээ агуулгын өрөө бол нэгдэх ёстой байлгүй дээ гэхэд Кей "Тийм ээ, дараагийн удаа оролдоод үзье" гэлээ. Надад тэр их сонирт залуу шиг санагдсан. Би ч гэсэн тэнд юу байгааг мэдхийг хүсэж байсан тул оролдвол надад хэлээрэй гэж хэллээ. Маргааш нь тэр буцаж ирэв. "Аасан, бүтсэнгүй. Агуулгын түлхүүрээр нэгдэхгүй байна" гэсээр ирлээ. Тэр шууд нээх гэж оролцсон бололтой. Би "Бүтсэнгүй юу? За магадгүй өөр нэг түлхүүр байгаа байх" гэвэл Кей "Үгүй ээ, тэр хаалгыг энэ талаас нээх боломжгүй юм шиг байна." Би үнэхээр гайхаж орхив. Кей "Хаалга түгжээтэй боловч энэ талаас нь онгойлгох түлхүүрийн нүх байхгүй байна" гэж хэллээ. Би "Юу, тэгэхээр дотроос түгжигдсэн гэсэн үг үү?" Кей "Тийм юм шиг байна" гэлээ. Тийм гэж хэлэхдээ л миний нуруугаар хүү таах шиг боллоо. Дотроос түгжигдсэн хаалга. Энэ яг юу гэсэн үг вэ? Хаалгыг цаанаас нь түгжсэн хүн байгаа юм болов уу гэж бодлоо. Энэ боломжгүй зүйл биш шүү дээ. Гэхдээ ямар нэгэн зүйл буруу байгаа нь санагдаж эхэллээ. Кей "Энэ юун өрөө юм бол? Хэн нэгний хувийн өрөө юм болов уу?" гэж сонирхон асуув. Би "Хэн нэгнийг тэнд хорчгоогүй юм бол тэнд өссөн үедээ орж гарах боломжтой юм шиг байна." Тэгээд л нэг зүйлийг би ойлгов. Тийм шүү дээ. Жишээ нь аутизмтай эсвэл нийгэмээс тусгаарлагдсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс тэнд ажил хийдэг гэж магадгүй л юм. Гэхдээ хүлээгээр ямар нэгэн зүйл үнэхээр буруу байна. Хэн нэгэн тэр хаалгыг нээх боломжтой байсан ч гэсэн агуулгын өрөөнөөс нээх боломжгүй. Энэ зүйл намайг үнэхээр бодлуулж орхисон юм. Тэр хаалгыг цаанаас нь нээж болно. Гэхдээ агуулгын өрөөнөөс нээх боломжгүй. Хүмүүс тэр өрөөнөөс хэрэгсэл авах үед л гадна талын хаалга үргэлж түгжигдсэн байдаг. Энэ нь дотор нь байгаа хүн хаалга түгжсэн гэсэн үг гэхэд Кей "Тийм шүү. Тэгээд шүн болоод гаднаас нь хизээж гэрэл асаалттай байгааг харж байгаагүй шүү дээ" гэж хэллээ. Үнэхээр тэрний зүг байсан. Шинэ илүү цагаар ажиллаад харихад ч тэр өрөөнд гэрэл хизээж асаалттай байдаггүй. Гэрэл асаалттай байвал цонхны хөшигний завсраар харагдах ёстой. Кей энэ үнэхээр сонирхолтой байна. Хоёулаа тэр өрөөний тухай жаахан судлах уу гэхэд би "За баг зэрэг үзье" л гэлээ. Маргааш нь би ажлын томилолтоор явлаа. 3 өдөр үйлчлүүлэгчдээс уучлалт гуйж компанийн хувийн авалтанд орж сахиа ууж өнгөрүүлв. Ажилдаа буцаж ирэхэд сонссон анхны зүйл бол Кей ажилдаа ирээгүй явдал байв. Дараагийн өдрөн тэр гэртээ ч ирээгүй болохыг сонсов. Тэр ганцаараа амьдардаг байсан байрандаа ч очоогүй байлаа. Кей сургаггүй алга болсон байв. Мэдээж эрэг би агуулгын өрөөнд байгаа тэр хаалганы талаар санаа зовж байлаа. Гэвч ажлын томилолтоос дөнгөж ирсэн тул бүх зүйлийг зэгцлэх гэж завгүй байв. Тиймээс л онгойлгоход хэтэрхий оройтсон юм. Би ажлын томилолтоор явсан өдөр Кей имэйл хийлгээсэн байсан. Би ажилдаа буцаж ирээ 3 өдрийн дараа л үнийг анзаарсан юм.
Миний имэйл тодорхой илгээгчдээс ирсэн мессежүүдийг бизнесийн томилолтын үеэр ч хүлээн авах тохиргоотой байдаг боловч Кей шинэ ажилтан байсан тул миний сервер түүний хаягаас ирсэн мэйл хүлээн авахд тохируулагдаагүй байсан. Тэр мэйл нь нэг л өгүүлбэртэй байсан. Хаалга нээгдсэн гэсэн байлаа. Тэр цагаас хойш хэдэн 7 хоног өнгөрсөн ч Кей хараахан олдохгүй л байв. Би тэр өрөөний ойролцоо явахгүй байхыг хичээдэг болсон. Тэр хаалга Кейийг алга болгоход хүргэсэн эсэхийг би мэдэхгүй ч энэ ямар нэг хамааралтай гэж боддог. Саяхан би анх хаалганы талаар асууж байсан хамтран ажиллагчтайгаа уулзсан. Тэр одоо өөр салбарын оффист ажиллаж байгаа тул хэдэн жилийн дараа л анх удаа уулзсан юм. Би түүний Кейн тухай ярихад тэр хаалганы талаар надад ярьсан. Ерөнхийдөө иймэрхүү зүйл байсан. 10-аад жилийн өмнө хаалганы талаар сонирхсон нэг ажилтан бас алга болсон. Дараа нь компани байрлал их муу газар байдаг. Энэ газар сүнснүүд хялбархан цугладаг гэсэн яриач байдаг. Компани байгуулагдах үед тусгай өрөө барьж тийш нь юу ч юм хийсэн. Тэнийх тийшээ орохыг зөвшөөрдөг. Дөрөвт нь тэнд юу хийснийг хинч мэдэхгүй ч магадгүй зөвхөн ерөнхийлөгч л мэддэг баг. Мэдээж хинч түүнээс асууж чадахгүй шүү дээ. Тэнд дахиад шүтэн юм уу эсвэл дахиад өргөсөн хачин ваар байсан гэх сургал байсан. Түүний яриаг сонсож байхдаа би намайг зовоож байсан нэг асуултыг асуусан. Гэхдээ яагаад хаалга байдаг юм бол гэж асуухад нөгөө хүн маань энэ бол өрөө. Хаалгагүй байх нь хачин мэдстэй. Үнэхээр л тийм байлаа. Мэдээж өрөө бол хаалгатай байх шаардлагатай. Надад бас нэг асуулт байсан. Тэгвэл яагаад цонхтой юм бэ? Түн тийм зүйл хэрэггүй шүү дээ гэхэд нөгөө хүн маань хэсэг жимээгүй байснаа эцэст нь нэг юм хариулсан. Тэр хариулахдаа хүмүүсийг татахын тулд цонх хэрэгтэй гэж надад хариулсан юм. Тэгээд цонх руу дахиж битгий хар заа юу. Тэнд юу ч харсан ч хараагүй юм шиг л байгаарай гэж хэлж байлээ. Энэ ярианы дараа би Кейг цонхоор над руу даллаж байна гэж зөвлөсөн. Тэр цонхны хажуугаар явах бүртээ хин нэг намайг харж байгаа юм шиг санагддаг. Нэг л өдөр би санамсруугаар тийшээ харах байх гэж боддог боллоо. Энэ бүхний үнэхээр тэрвч чадахгүй болсон учраас би ажлаас гарах хүсэлтэд өгсөн дөө. Миний эхнэр хаан байна. Энэ явдал миний ажиллаж байсан нэгэн хүргэлтийн компанид болсон юм. Нэг өдөр ажилтнуудын нэг нь надаас харшлыг нэг өдрийн дотор эдгэх зүйл байдаг болов уу гэж асуусан. Би өөрөө харшилтай болохоор түн хэрвээ ямар нэгэн зүйл нэг өдрийн дотор л эдгэж чадна гэж хэлвэл тэр үнэн гэдэг нь юу л бол гэж хэллээ. Үүний дараахан тэр хүнийг Аасан гэж нэрлэв. Үүний дараахан Аасан сэтгэлээр унаж өнгөрсөн сард ажилласаа гарсан юм. Түүнийг ажлаас гарахаас өмнө би түүнээс ядарч байна уу? Зүгээр үү? Ажлаасаа гарвал юу хийх гэж байна гэх мэт зүйл асуусан. Аасан надад эхнэр нь алга болсон тухайгаа хэлж байсан юм. Аасангийн түүхийг товчхон дуртай. Нэг өдөр Аасан оройтож гэртээ ирээд эхнэр нь гэртээ байхгүй болж мэдэв. Зочны өрөө харанхуй байсан бөгөөд хинч харагдаагүй. Ариун цэрийн өрөөний гэрэл жамтралтай байсан бөгөөд шалгахад хинч байгаагүй. Тэр эхнэр нь ядраад унтчихсан юм болов уу гэж бодоод унтлахын өрөөндөө овцсон ч хинч байсан. Эхнэр нь түнд хаашаа явах тухайгаа юу ч хэлээгүй байлаа. Тэд жижигхэн орон сууцнд амьдардаг байсан тул тэнд нуугдах газар байхгүй. Аасан зурагт зочны өрөөний гэрлийг асаа. Гэтэл гинэд ариун цэврийн өрөөний хаалга онгон эхнэр нь гараад ирлээ. Дөнгөс ой шалгахад ариун цэврийн өрөөнд хинч байгаагүй шүү дээ. Аасан гайхан чи хаана байсан юм бэ гэж асуухад эхнэр нь би хаашаа ч яваагүй. Би 0-д байсан гэж хариулв. Тэр ариун цэврийн өрөөнд орсон байсан бөгөөд гарч ирэхэд нь Аасан гэртээ ирсэн байсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш түүний эхнэр нь жаахан хачин болж эхэллээ. Аасангийн санаж байгаагаар эхнэр нь сонгоны харшилтай байсан. Зөвхөн сонгон хөрчих үед нулимс гарах биш, бүр нүүр нь улааж хавддаг. Хэрвээ эхнэр нь сонгон хөрчихийг хүсвэл хамгаалтын шил, маск өмсөх, эсвэл түүнээс сонгон хөрчиж өгөхийг хүсдэг байж. Гэтэл Аасангийн эхнэр түүний яг нүднийхэн өмнө ямар ч асуудалгүй сонгон хөрчиж байсан гэсэн. Аасан түүнээс яаж сонгон хөрчиж чадаж байгааг асуухад эхнэр нь зүгээр л инээмсэглээд үргэлжлүүлээд хэрчээд л байсан. Тэр ямар нэгэн зүйл буруу болж байгаа юм шиг санагдаж эхэлсэн ба бодох тусам уламж сэжигтэй болж байлаа.
Гэхдээ тэр их нэртэй с жиг төрүүлж байгаа нь өөрөө буруу юм шиг санагдаж эхэлв. Бодох тусам галзуурч байгаа юм санагдаж эхэлжээ. Тэр эхнэр нь ажлаасаа гарахаас 1 сарын өмнө алга болсон гэж хэлж байсан. Нэг өдөр эхнэр нь угаалгын өрөөнд ороод тэгээд эргэж гарч ирээгүй. Угаалгын өрөөнд цонх байхгүй. Зөвхөн дээвэр жижиг агаар жуулагч л байсан. Нойлд цонх байсан ч онгоос нь шимж тэмдэг харагдан шүү дээ. Тэр утас руу залгахад эхнэр нь утсаа зочны өрөөнд орхисон байж. Аасан эхнэрийн гэр бүл рүү залгасан боловч хинч утсаа аваагүй. Ба сандарч эхэлсэн Аасан магадгүй унтаац ирэхэд бүх зүйл хэвэн болох байх гэж бодоод орондоо орлоо. Мэдээжээр сэрхтэн эхнэр нь байсангүй. Тэр эхнэрийнхээ ажлын газар руу залгахад тэнд тийм хүн ажиллаж байгаагүй гэж хариулж. Тэр эхнэрийн гэр бүлийнхэн дээр оцсон боловч хэд хэдэн удаа осож байсан байранд нь өөр хүн амьдардаг байв. Тэнд 3 жилийн турш амьдарч байгаа гэсэн бөгөөд эхнэр нь хизээч оршин байгаагүй мэтэл алга болсон гэсэн. Тэр цагдаагийн газарт очиж ирэн сурвалжилсан боловч энэ компанид ажиллаж байх хугацаанд эхнэр нь олдсон гэх үг нэг ч унгаагаагүй. Алга болсон ангийн хүүхэд. Энэ дөхөө 3 дугаар ангид орж ирсэн Саки чангаас сонсъё. Тэр 1 дугаар ангид байхдаа Юки чан гэх сайн найзтай байж. Нэг өдөр Юки чан гэрийн даалгавраа сургуульд мартснаа оройн мэдэж. Тэр ганцаараа явхаас айж байсан тул Саки чантай хамт явхаар болж л дээ. Сургууль дээр Юки чан гэрийн даалгавраа авахаар ангид орсон бөгөөд Саки чан гадаа нь хүлээв. Гэвч хэдэн минут өнгөрч Юки чан эргэж гарч ирсэн. Ангийн хаалга хаалттай хിവэр байсан бөгөөд онгойлох юм бол дуучин их гаргадаг тул Саки чанд мэддэгдэлгүйгээр гарч чадахгүй байв. Ангид тагт байхгүй. Бүх зүүн хаалттай байлаа. Айсан Саки чан гэрлүүгээ гүн харж дараагийн өдөр нь сургуульд очоод Юки чангийн ширээ алга байв. Тэр багшаас Юки чангийн талаар асуухад багш нь тийм нэртэй хүн энд байхгүй гэж хэлв. Тэр ангийнхнаасаа асуусан ч мөн адил хариулт авчээ. Гэхдээ Саки чан үүнд итгэхийг хүсээгүй бөгөөд гэртээ харих замд Юки чангийн гэрээр орж үзжээ. Гэвч тэнд хоосон талбай байсан гэсэн. Саки чангийн түүх энд хүрээд дууссан юм. Энэ түүхийг сонсон дараагийн өдөр Саки чан гинэд алах болов. Түүнийг өөр сургууль руу шилжсэн гэх зүйл сонсоогүй. Багшаасаа асуухад багш тийм нэртэй хүн энд байхгүй гэж хэлв. Энэ яг Саки чангийн ярьж байсан түүх шиг болж эхэллээ гэж би бодоод түүний түүхийг сонссон бусад хүүхдүүдээс асуусан. Нэг нь л түүнийг санаж байсан ч бусад хүүхдүүд түүнийг мэдэхгүй юм байна гэж хэлж билээ. Одоо бодохны тийм ч аимшигтай зүйл биш. Тухайн үедээ надад үнэхээр аимшигтай байсан.